Шинэ подкастын дахиад нэг дугаар эхэлж байна. Дахиад нэг тусгай дугаар эхэлж байна. Тэгэхээр ижлэн говцтой байгааг та бүхэн уучлаарай. Нэг дугаараа шууд ингээ огсруулад хоёр дугаараа бичиж байгаамаа. Тэгээд дугаарын подкастын энэ дугаарт болохоор асуурыг гээд хөрхөөхө оролцож байна. Тэгээд асуурын манай үзэгчдэд, сонсогчдод бас эхлээд өөрийгөө танилцуулаач. Ямар учиртай охин одоо ирээд ингэ суугаад подкастт оролцох гэж байна вэ? Сайн байна уу? Намайг асуурыг гэдэг. За би одоо 18 настай. Энэ жил Инхүү боловсролын сургуулаа төгссөн. Youth Монгол гээд LGBTQ хүний эрхийн байгууллагын хөтөлбөрийн ажилд байдаг. Нэмдэг нь Монголын залуудаа шилжилтэнд орсон транс охин гэж явдаг. Дааврын эмчилгээг хэлгээд 2 жил гарсан болж байгаа. Транс охин гэр чинь одоо эрэгтэй ээж байгаад эмэгтэй болж байгаа гэсэн үг тийм. Төрлөг хүс нь төрхөд эмчлүүс нь эрэгтэй, нийгэмшиж амьдардаг хүс нь болохоор эмэгтэй гэсэн үг. За энэ талаар жижигтэй подкастын дунд хэсэгт ярилцсан. За эхлээд асуургийн талаар мэдэж авъя бид нартэй. 10 жилдээ ямар хөвгтэйсэн, ер нь асуурыг гэж ер нь ямар ертөнцтэй хүү юм бэ? Тэ 10 жилийн амьдралаас эхлүүлээд ингээ гоё дараалттай ярилцаад байна. Миний 10 жилээс сайхан тусам болохоор 10 жилийн ер нь дурсамж ер нь тодхон байх шүү. Ойрхон байна тий. Тийм ойрхон байна. 10 жилдээ би ер нь л чимээгүй. Ер нь бага ангидаа ер нь чимээгүй байсан. Ангидаа чимээгүй байсан. Ганцаараа байх туртай. Ер нь юм чимээгүй тэгээд за ер нь юм болно гэдэг байжгаад би гэнэт за дундаа ингээд бага ангидаа амар их дэрлүүлдэг байж байгаа. Ахаа дундаа ингээд ахаа их дэрлүүлээл тэгэхээр би одоо болно шүү дээ. Тийм хайр байдаг юм аа гэл. Тэгэл өөрийгөө хөгжүүлж эхлээл илүү их сайн дурын ажлууд амар их хийгээл. За энэ талаас нь суралцъя, энэ тал дээр нь ярилцаж үзье. Иймэрхүү хүмүүстэй ярилцдаг болъё, таньдаг болъё. Илүү олон хүн намайг таньдаг болог, мэддэг болог. Би өөрөө амар нээлттэй бай гэдэг үднээс хүн болгонтой танилцаад, ярилцаад ажлаа ерөөдөө бол хийж гисэн. Энэ сайн дурын ажил амар хийсэн. 8 дугаар ангиас хойш сайн дурын ажил хийж агаад одоо тэгэл 18 настайдаа бас нэг байгууллага хөтөлбөр ажилтнаа ясаж байна. Одоо жирийн жишээлбэл ер нь хийх нөгөө нэг 10 жилийн сургуулиуд тэгээ үеийнгийн дээрлэхэлт амар их байна гээл одоо телевизээр ярьж гин тэ сошиал орж бичиж гин янз бүрийн бичлэг тэ тиймэрхүү юм зөндөөл гарч гин тэ яг бодит байдал дээр ер нь нөхцөл байдлыг ямар байд юм бэ тэ одоо чи сайхан төгссөн хүний үед надаас бол жишээлбэл хамаагүй илүү сайн мэдчихэж байгаа гэж бодож байгаа байхгүй. Тэгээд нэмэх нь ингээд транс гэдэг тэр ингээд тэ одоо нэг тодтгол чам дээр нэмэгдчихэд байна шүү дээ. Тэр чин чамд жишээлбэл ингээд үдгийн дээрлэлтэнд өртгөдтэй ер нь яаж ингээд дөлөөсөн бэ те. Тэгэл та 10 жилийн хувьд дээрлэлт, гадуурхалт гэдэг энэ зүйл нь одоо би болохоор энэ сургуулийн сайд төгссөн байхгүй. Тэгээд тэр хавийн хүүхдүүд ерөөдөө бол жоохон юм бүлийд дээрлэгдэг. Жоохон одоогийн хүүхдүүд нөх амар юм зиндарахдаг буюу юм жоохон юм нэгнээсээ мөнгөтэй энэ тэрээр ялгаатай байдал юм уу? Жоохон арай өөр орчинд амьдардаг гэдгээрээ бүгд өөрөөр жоохон байгааддаг. Тэнгүүт тэнцээ юм анги болгоно юм группүүд ингээд нийлдэг юм хүмүүс ингээ хоорондоо нийлээд бусдыгаа ингээ гадуурхдаг ч юм уу. Тийм тохиолдол амар их. Тэнгүүт эн чинь манайх юм хотын юм бэ боо юм дунд бүс ингээ дүр байгаад байгаа ч гэсэн захын дүргүүдээр бүр юм сонгоо айхан ч юм уу бүр хоёрт баян зүрх ч юм уу тэрүүгээр бүр амар их бүлэдэл байдаг сонссон. Манайх дээр болохоор юм даалт байгаад ддаг. За яг ил бол байсан. Одоо ч ингээ миний нэрээ ингээ миний дэйтний юм байдаг. Би одоо нэрээ ингээ солиулсан. Бичээ өрөндөө солиулаад дэйтний юмэр ингээ хан нэр бичээд одоо тэдийн ангийн тэр тим гэдэг ч юм уу. Тим их айгуур байдаг гэсэн. Хүүхдүүдийн хажуураас багш нараас сурагчтай юм амар их гадуурхдаг. Ирэхэд бол эцэг их нэг амар тоодгүй бол тэр хүүхдийг багш нар нь тоодгүй ч юм уу. Эсвэл нэмдэг нь одоо нациг юм транс гэдэг юм тодтгол эсвэл гей ч юм уу, ээл сурагч ч юм уу, ийм ингээд сурагчид байх юм бол бүр их бүлэддэг. Ийм үү гэл ахлах сурвал байхад ерөөдөө бол 10 жилд бол 0 орхоос ахвал транс ер нь ээл гей сурагчид хамгийн хэцүү байдаг. LGBTQ сурагч байна гэдэг нь өөрөө 0 ороход ерөн хүндрэлтэй. Өглөөний 8 цагаас хичээл орохоос 2 цаг хүртэл тархан хүртэл хинч 0 орж чадахгүй. 0-д орвол бид нэр зодуулна, ямар нэгэн бүлий төртөн. Байнга ингэж хүмүүс хүүшээ ир юм уу гэж орилол 0-оос хөөгдөд гардаг гэдэг ч юм уу. Тийм л амар хэд болохоор ер нь ашиглаж орж чаддаггүй гэх юм уу. Ер нь л одоогийн
би одоо ер нь бас бусад өөртөө ажилласны транс хүмүүсийн мэдэн ном баянрын транс эрэгтэй хүмүүсийг ээлтэй хүмүүсийг 0 орохоос айдаг. Ягаад бол 0-д орвол хөвгүүдийн хэрвээ 0-д орвол хөвгүүд ингээд эрэгтэй 0-д орвол транс ах хэрвээ эрэгтэй 0-д орвол чи ирэх юм уу гэж зоддог ч юм уу. Гей банд байл чи гей гэж зоддог ч юм уу. Дим төсөл амир их байгааддаг. Тэр тэрнээс төвшөөгөө тэрнээс төвшөөгөө 0 орохгүй. Гэтэ ер нь сургуультай 0 орохгүй гэдэг амир хэцүү. Тийм шүү дээ. Ер нь яаж тэгээд бицгүй дэвчээд байна гэдэг ч бас тийм анхаар төвлөрөхгүй тэгэл зовх юм шүү. Тэгэл хин толжин ч өглөө юм идэхгүй уухгүй гарч ирэх хэрэгтэй шүү дээ. Тэгэл тэнгуут наазахын эрүүл мэндийн асуудлаас ахвал амар их зүйл нэмэгдэнэ. Тэгэд сургууль дээр коридороор явахаас ч хүүхдүүд хүртэл айдаг. Яг бол коридороор ингээд амар хүүхдүүд бужин донд хин ингээд зүгээр явдаггүй хүүхдүүд тусайн юу ч мэдэхгүй тэнгуут ингээл за энэ яад ингээл араас ингээд хүүхдүүд мэдэхгүй гэдэг хажуугаарны хүүхдүүд цогтөгч юм уу тийм дэсэл байдаг. Тэгэл тэрийг мэдэхгүй байх гэж бодож байсан хүүхдүүд нөгөө өвж байгаа шүү дээ. Тэгээд тийм болохоор коридороор явахаас айдаг. Коридорт гардаггүй. Гэтэл эхлээ шууд хүүхдүүдийн өмнө хамгийн сургууль дээр хамгийн ихтэйд анги руугаа ороод тэнгуүтэй сургууль хүүхдүүд гарсныхан дараа хамгийн сүүлд нь гардаг. Гэдэг ч юм ийм амар их байгааддаг. Одоо чиний хувьд жишээлх юм бол хамгийн яг хэцүү байсан момент нь юу байсан бэ? Хэцүүсэн момент надад 0 байсан. Тэгээд ялаагүй яг коридор 02 би бас гуанснаас юм авч идэх хүсдэг байсан. Гуанд явж чадахгүй. Явж чадахгүй тийм. Манай хачхад нь 3 давхарт тэр хүртэл амар их зам байна штэ. Тэнгүүт ингээд бүх ингээ хүүхдүүд мэдж яах ингээд янз бүрийн дуудана тийм учраас ингээд гуанд явж чадахгүй гэдэг ч юм уу 0 орж чадахгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлс амарсан санаа зовоод. Яг хоо зориглоод явлаа гэж бодсон ингээд заавал ингээд чихвштэй байдаг. Тэнгүүт миний сонсгол одоо муудчих цаа гэдэг ч юм уу амар байнгын чихвштэй усаргаад санаа зовоод. Тэгвэл эсрэгээрээ хамгийн гоё дурсамжтай те эсвэл ядчил за энэ ингээд ер нь бас надад нэлээд юм басандаа ч юм уу тийм дурсамжтай мөчүүд ер нь юу байна? Тийм би нөгөө хэлсэн чинь дуунаа ингээс амар нээлттэйсэн гээд дуунаа ингээс хүсийн шилжилтэнд ороод ийм гормоны юм дээр хэрэгжилж эхлээд нэлээх за окей би төрлөх хүс рүү ингэ шилжлээ гэх тэнгүүд янгууд ахлахангууд оронгууд ахаа нэг өөр анги өөр хүмүүс солигдсон да тэнгүүд тэрэн дотор ингээд миний хүүсийг ерөөсөн мэдэхгүйсэн бүгдээр ингээд ингээл тэгсэн чинь миний дэйт нэм тэр хой солигдог байсан сайхан солигдсон болохоор тэгмүү дэйт нэмэр ингээд дуудаад тэгсэн чинь манай ингээ тэр хүүхдийн хайгаад ингээд би бүр ингээд би яана дэйт нэм гэдэг нь болохоор угаасаа нэг төрөхөд өгсөн нэр ааш тэ эрэгтэй хүүхдийн нэр ааш тэ тэгэнгүүт эрэгтэй хүүхд хайгаад зэрэг шүү дээ маскалын нэр тэгмүүд эрэгтэй хүүхд ингээ хайгаад нөгөө яж чад багш нь ингээд шинэ анги авсан багш нь тэр тийм нэртэй сайхан залуу байна уу гэл тэгдэг байхгүй амар гоё л амьда ангийнхандаа шинэ орсон ангийнхандаа айгу гоё л сэтгэл төрүүлгээл тэр тэнцээс нэг юм ахгүй хай энэ багш ингээ бантснаа за дараа яах тийм байгаасан тэрэн дээр би ингээ окей гэд ер нь тийм байгаад байгаа юм байна ер нь хүмүүс нэмэр ялахтаа тахгүй болохоор ер нь санаа зовлтгоос юм байна гэд гэтээ ихтэл яг бусад хүүхдүүд мэдж байгаа болохоор гэдэг ч юм уу. Түлдэн баг ингээ миний зураг мөргийн хоорондоо дамжуулдаг болсон юм. Ийм штэ гэл. Хин юу тэрийг харсан. Баг сургуулийнхаа од юм бахтаа би одоо. Чи жоохон моол юм шиг байгаа ингэж бодлоо. Одоо шилбэл тиймэрхүү нөгөө нэг юм чиний ингээ сэтгэл зүйж ер нь жоохон цохилт болохоор ингээд юунууд өгөөд штэ хандлагад. Тэгээ тэрийг яаж ингээд чи ер нь туулсан бэ те? Чиний одоо арга юу байсан бэ? Ер нь хэцүү шттэ ингээ зөөрэ ч хүн хараад хад хүртэл амар хэцүү байдаг үстэй. Хүн харагдмаар гэсэн үедээ нэг юм хийж байгаа хүн харангуй зүр нөгөө алдаатай хийгээ зөв шивж чадчих чадахгүй болдоо шттэ. Тэр шиг ингээд ер нь бүх хүний анхаарлын төвд авч ер нь бас хүсэх юм биш шттэ. Тэгэхээр тэрийг чи яаж давж дуулсан? Ингээ сэтгэл зүйн хувьд ер нь ямар эсэ те? Анхандаа бол ер нь амар хэцүү байсан. Амар уйсан, шаналсан, ганцаарсан тэнгүүд наад нэг амар найз байгаад тахгүй одоо өөр ингээд сургуулаас нэгч найз байхгүй тэгэл гайхаал вау гэл яг тухайн үедээ ингээд дундаа ингээд амар ганцаард байдвал тэгэл заахлах руу орж ирэл ингээд ийм боллоо одоо тийм боллоо гэл ингээд өөр ангийнхан тоолол стил ахаал гадуурхагдал мэдчихэнгүүтэй тэрэндээ санаад бол тэнгүүт миний яг юм давж туулах процесс бол би өөрөө ганцаараа байгаад тэнгүүт би гадуур алхах туртай. Стрессээ тайлахын тулд би гадуур амар халахдаг гэдэг ч юм уу.
Ингээд амар хол явах хэрэгтэй ч юм уу. Би одоо ч гэсэн ингээд стресстэй ингээд яг тухайн үеийн яаж давдаг байсан шиг дотор ингээд бодоод яг тухайн үеийн үйл явдал ингээд болонгууд би ингээд юу ч мэдэхгүй юм шиг ингээд ийм гацалт өгчдөг өөрөөдөө ингээд зориуд ингээд за ингээд ямар ч сэтгэл буюу мэдрэмж гаргаж болохгүй энэ дараад ямар нэг намайг асуудал түргэн гэдэг өөрөө мэдж байгаа ууралж болохгүй тухайн руу дайрж болохгүй яагаад ингэж ууралж болох болохоор тэгээ ингээд чимээг ингээ өнгөрөөчөөд дараад нь ингээд тэрийгэ бодоод ч юм уу яаж давж толох гэдгээ бодоод ингээд чимээг халахад ил ер нь амар хол халахаал өөртөө амар хэрэлцдэг. Энэ бол зүгээр ийм байх нь тэр хүмүүс ямар нэгэн зүйлийг мэдэхгүй ойлгохгүй байх нь зүгээр чинь хүн болгон өөр гэдэг ялгааг тэд ойлгохгүй байгаа. Гэт илүү нийгэмдэр гараад ойлгоно том болоод ойлгоно гэдгийг өөртөө илүү хэлээд ойлгуулад одоо энэ зүйлүүд байх зүйл ирээдүйд үлээх зүйлд гарна гэж бодвол. Тэгж тэр болгоно даамт болдог байсан. Одоо яг тийм хэцүү үед чинь чамд ер нь тусалсан тэгээд мартагдгүй тийм ямар хүмүүс байна вэ? Жишээлбэл нөгөө сургуулийнхаа захирал руу шууд явж орсон гэж би сонсч байсан. Тэрийг хэсэрэг. Тэр болохоор ингэсэн юм нойлын асуудал гэдэг байгаа шүү дээ. Нойлын асуудал төр тухайн үед маань сургуулийн захирал эмэгтэй юм настай хөгшин мөгшөөсөн цэн жав гэдэг одоо ч сургууль дээр байгаа сая төсгсөн. Одоо тэтгэртэ гарч байгаа. Захирал хийхэ болцсон өнгөрсөн жил. Тэгээд би ингээ оронгуудаа энэ юу вэ? Би өөрөө сууд сургуулийн зөвлөл инээтрээд тэр чигтэн байсан амар нийгмийн ихтэй юм. Сургалтын зөвлөлт байсан. Тийм, сургалтын зөвлөлт байсан. Эндээ бас давхар клубүүд хариуцаа, суугийн орлого дарга хийх явж байсан. Тэнгүүтээ нэмгэн ингээл амар цахилтай ойрхоо ингээл менежерт ингээ юм яриад ингээд яж хата ингээл хамаа гайхтай хэлсэн л дээ тэр одоо юу вэ гэл. Тэгвэл би захирал руу ингээ явж ороод нэг юм танилцуулах хэрэгтэй байжгаад захиралтай хоёулах нь уулзаж байхдаа юм яриад энэ 0 арай биш байна. Үгүй чинь багш нарын 0 ингээд хин ч хамаагүй ордог болгоё. Тэгэд энэ ямар санал байна? Ер нь эрэгтэй эмэгтэйгээ тэр хүүсийн тэмдэглэгийг авчаа. Ингээд ингэж хүүсээр ялгаад байхаар одоо хүүхдүүд бус хүүхдүүд гэсэн 0 ашиглаж чадахгүй байна. Би ч ашиглаж чадахгүй байна гэдэг үүднээс хэлээд дээр нь цэнжаа гэдэг байхгүй юу? Тэр үнд амар талархдаг би. Тэгэл тэр багштай амар талархдаг. Тэгсэн чи юу гэж хүлээж авсан? Тэгэл тийм үү. Тэгэд энийгаа ингээ хэлэхгүй дээ. За окей. Яри би болох талаас нь яриад өгье гэдэг ч юм уу. Тэгээ надтай шууд 3 5-ын манай ангийн нэр дээр ингээ 0 руу гараад. Тэгэд хоёр ингээ сургуулийн хэд бол манайх ч юм Орос скошийн загвартай байгаа шүү дээ. Тэнгүүд юм 2 юм 0 байнгут эрэгтэй эмэгтэй. Тэнгүүд цаашаа өнгө багшрын 0 байгаа. Чинчаага багшрын 0-ийн хүүсийн тэмдэглээ ингээд авчи. Тэгэд энэ ч одоос ингээд багш сурагч холдож орог. Эрэгтэй эмэгтэй хамаагүй гэдгийгсэн аахгүй юу. Энэ хүүс хамаарахгүй орго юм чи. Тэгэхээр одоо ингээд фид өгч гин үү? Одоо ингээд болж гин үү? Одоо ингээд ЛГБТК сурагчид ер нь ээлтэй байна уу гэж зарланаас хаа би өснө харснаа. Одоо л ээлтэй. Одоо л зөв ярьж байна. Бид нар ч гэсэн ялгаагүй сурагчид. Бид нар ч гэсэн нийгэмдэр гараад ялгаагүй ажилдаг, татвар төлдөг хүмүүс бол доо. Тийм болохоор бид нар яг юм хүртээмжтэй байхыг хүссэн би. Тэр багштай амар талархдаг, одоо ч талархдаг. Гэтэ одоо бол шинэ юм хуучин эрэгтэй захирал ирээд солилцсон дэр сонс гэж хэлээ сүлд. Гэтэ тухайн үед яг намайг хаад тийм байхад би үнэхээр л талархаж байсан. Йоо ашгүйтэй гэл. Тийм байна. Бас жижиг юм шиг нэг том асуудал шийдэж өгсөн юм шүү дээ. 2 жижиг юм 0 ашиглаж чадсан. Тэрний амар бархалтай тийм. За сургуулаа төгсөөд тэгвэл одоо ямар үйл явдлууд өрнөсөн бэ те? Дунд ангиасаа эхлүүлээд одоо юуны эмчилгээ хийсэн биз дээ те? Одоо хүүсээ шилжих те? Тэгэхээр тэр юу нь бас ямар байсан бэ? Товчхон ярил те? Чи дунд ангиа төгсөөл 2 жил гарна гэж чинь. Одоо шилбэл энэ үдсэж байгаа хүмүүс энэ гэрийнх нь одоо юу хэлдэг юм болоо? Яаж хүлээж авд юм болоо гэж бас бодчих магадгүй шүү дээ. Тэгвэл чи бас юу гэж ярихаарай. Чи манай гэрийнхэн бол ерөөдөө бол нэг тийм нээлттэй хүн бол биш. Манай аавчаар салаад амар удаж байгаа. Манай ээж бас өөр хүнтэй суугаад, бас өөр хүнтэй суугаад байгаа. Гэтэ манай гэрийнхэн болохоор аав нь хэвэн хүлээж авдаггүй. Тийм мэдхгүйгээд холбоо ярилцаад тасалсан байдаг. Ээж болохоор амар хүлээж аваад энэ зүгээр энэ бол байхал зүйл. Миний хүүхэд гэж намайг ханддаг. Одоо ер нь манайс ингээд нөгөө нэг анх тасан шиг хүүхүүж дууч чадахгүй. Хүүхэд чөө гэж хэлээд өгсөн болохоор цаашаа ингээд өөр хүүхс ингээд дууч чадахгүй. Окей. Зөвхөн миний хүүхэд л гэж дуудъя гэдэг. Тэгээд тохиролцоод. Тэнгүүт ингээд
хүүхэд гэдэг ч юм уу. Тэгээ би доороо нэг юм хэцүү өөртөө дүүтэй. Өөрөндөө суугаад дүүтэй болсон би. Тэнгүүд тэр дүүд маань одоо ихэд бол чиний энэ дээдлийн төрсэн хүний ингээ хүндлээ шүү гэдэг ч юм уу. Хүн гэдэг утгаар намайг хэлдэг. Тэнгүүд би одоо л амьдралаараа санаа зовлтгүй болж байна гэдэг. Гэтэ би нэг холбоотой байдаггүй. Учир нь би жоохон хол хөнд өссөн, өвөө эмэдэр өссөн. Өвөө эмэдээ хэлсэн ч гэсэн өвөө эмээ тэгээд тий хин тамат юм тий гэдэг насны бөхсөн дөө. Хүнд юу нэг юм хэрэггүй байдаг штэ гэдэг юм дээсэн би. Гэл. Энд ажиг хүлээж авсан. Ойр торны гэр бүл гэж боддог хүмүүс маань. Тэгээд өмнө нь нөгөө нэг тэгсээ жингийн хувьд амар ингээд их байж байгаа турсан гэдэг. Тэгээд тэр процесс ер нь яг ямар байсан бэ? Одоо турна гэдэг чинь ер нь бүх октоодын хувьд ер нь бас гойлог баймаар л гэж тий. Тэр талаар ярих юм бол одоо жоохон бондор ер нь харагддаг л хальтаа би өндөр болохоо жоохон шингээж байгаа. Өмнө би болохоор яг иймэрхүү өндөртэй би өсөг байхгүй дуу нэг л 30 кг ассан тий. Би 90 гаруй килограмм байсан. 96 7 кг байна уу. Дунд ангийн процесс шүү дээ тэр чинь. Амар таргалцсан. Дэлб таргалцсан юм гэртээ идэл угаасаа амар стресстэй. Стрессээр юм амар хиддэг. Тэнгүүд амар их дэрэл нуртаг гадуур хогтдаг юм чинь миний идэх ганц ингээд стрессээ тайлах. Хойд нөгөө нэг яаж тайлах арга болоогүйсэн. Тэнгүүд идэл орж ирэл идэл гэрлэгээ орж ирэл ахаал идэл. Цогцолтгүй идэлсээр аваад нэмсэн чи 90 кг. Тэгээд тэрэндээ амар тасцсан байсан. Эн чин зүгээр ийм зүйлтэй байх юм зүгээр гэж боддог болчихсон. Гэсэн чинь яг ингээд үзэхэдгүй эн чин өөрөө дараад ингээд юм алхаад хүртэл хүнд өргөдөг. Яг зүгээр гэж би бодож болно. Гэхдээ тэр чинь миний бас өөртөө итгэх итгэлийг бас давхар агуулж идэг. Улам итгэх итгэлгүй болоод идэл би угаасаа юм таргамж хин тоховтой гэж бодоод хөвтөд дэжж байдаг гэсэн. Тэмүүт юм ахлахангтай оролцоо өөртөө өөрчлөх хэрэгтэй. Дааврын имчилгээ гэдэг нь өөрөө хэд бол эрэгтэй биенээс эмэгтэй бие рүү шилжихийн дааврын имчилгээ нь хүнд эрэгтэй биений 20 гаруй хувийг юм өөхөн юм ас эзэлдэг байхгүй юу? Тэмүүт эмэгтэй биений 40 гаруй хувийг эзэлдэг. Ингиж нөгөө өвдөл болон хөөх энэ тэрийг ингээд юмд шингээд илүү зөөлөн арьстай байх гэдэг ч юм уу уйхан байх гэдгийг энэжээс энэ өөхөлтөөс хамаардаг. Тэнгүүд нь гормон имчилгээнгүүд би илүү их чинь нэмэхгээдсэн. Тэрнээс бол би эхлээд өөртөөгөө ярилцаад гормон имчилгээх зөв юм би өөр имчилгээний тухай мэдчихлээ. За одоо яах ёстой вэ гэдэг талаар бодоод өөртөө илүү ярилцаад за окей би идэхээ багасгая. Стресс болгонд идээд тахгүй. Стресстэх болгондоо би өөр юм хийдэг болъё гэж бодоод алхдаг болсон. Алхаад өөртөө ярилцаг болыг чимээг үед. Гэхдээ бас хажуугаар нь чихэр зүрэхгүй бай. Чихэр зүгэл миний сонсгол муудаж байгаа гэдэг өөр мэдж байгаа учраас. Тийм учраас ингээд чихэр зөөхгүй юм итгэхгүйгээр ингээ халахаал өдөрт нэг юм өөрийгөө идэх ёстой хэмжээгээр багаар идэл. Тэгэхээр л юм ахлаангад орцоод энэ хэд бол ингээд айгуу дайжгууд турцсан. 70 кг. Окей. Гэл одоо бол би 60 кг 68 болтой лээ. Тэгэл окей. Угаасаа ингэж болно. Жохон амьдралын хэмээгээ өөрчлөхөд хэцүү байдаг. Гэтэ багаар юм тасах хэрэгтэй юм шиг санагдсан. Тийм байна те. Ер нь яг шийдэл тийм хувийн сахилга бата. Тийм юм сэтгэл авах хэрэгтэй байна тий. Өөртөө жоохон зорилт тавих хэрэгтэй юм шиг лээ. Яаж ч байсан ингээ өөртөө гол нь ингээ анхаарал татаахан өглөө болгон хардаг зүйл дээр ингээ наачдаг ч юм уу ингээ. За өнөөдөр ингээ юм итгэхгүй, нэг амар юм итгэхгүй одоо ямар нэг муу зуршлууд тэрийг хийхгүй шүү гэж бичдэг ч юм уу. Өөртөө илүү ингээ өөрийгөө итгэвчүүлээд тэндээ зориулах хэрэгтэй гэдэг ч юм уу. За өдрөө болгон гормон нэмээ тасралтгүй уух хэрэгтэй гэж бичдэг ч юм уу. Ямар нэгэн зүйл март гадуур шууд бичиж тэмдэглээл шууд наагаалцаа одоо эдрээ мартахгүй гэдэг ч юм уу. Тэгэл өөртөө багаар тэгсэр байгаа тэр чинь тасал болчдөг. За нэг өдөрт нэг гормоны нэг юм уухгүй юм шиг эвгүй өргөдөл тэр чинь гормоны эмчин байдаг ч юм уу. Тэгээс өдөрт нэг их юм идэх гэдэг амар санагдаад байвал тэн дараад нь буцаад харгална гэдэг ч юм уу. Өөртөө тэгэж ингээд суулгах хэрэгтэй гэж боддог би. Ер нь би өөртөө суулгацсан. Одоо бас нэг ямар юм мэддэг үү? Офистер харж байл. Ер нь аль болох тэгэл зөв хооллол алхаал те. Тийм. Ер нь юу юм бэ? Хөдөлгөөн юм байна л та тийм. Тийм амар хөдөлгөөн гэд зөв хоолно гэдэг. Гэтэ би бас амар зөв хоолно итгэдэг юм аа. Зөв хоол гэл юм уу. Аль нь ч яг зөв юм бол гэж бол тийм үү. Яг өөрийнхөө иддэг хоолноо зүгээр л иддэг хоолоо зүгээр иддэг хэвээрээ.
Гэтэ зүгээр л хоолой зүгээр баг хэмжээгээр л арай болгочвол арай дээрэмших. Хийдэггүйгээр л тий. Зүгээр л манайхан жим одоо зарим хүмүүс жим жижиг таягаар хийж байгаа юм уу тэрээр 2 3 идчихсэн шүү дээ. Тийм хүмүүс байгаа. Эсвэл хит чихэр идээд гэдэг ч юм уу. Тэгээд харгалаад байна гэдэг ч юм. Үл чихрээ болоод 7 хоногт нэг болгодог ч юм уу. Хоолоо ингээд за жижиг аягаар олон идэд авал арай нэг дунд хэмжээтэй аягаар нэг л иддэг болъё гэж боддог ч юм. Өөртөө тэгэж ярилцаад. Тэр өөртөө ажиллах амар чухал санагтанаад. Одоо жишээл нөгөө офис дээрээ энэ төр гэдэл яриад ангууд нөгөө гайхчаартай 18 настай хүүхд юу ямар ажил хийх юм болоо гэхэд тэгэнгүүт асуурч одоо тусдаа бие дагаад амьдарч байгаа тий тэгээд бас ажил хийж байгаа яг насан турсан хүн шиг л ер нь ингээд бие дагаад цалинтай болоод ингээ өөрөө авч явж байгаа тэгээд ер нь одоо зарим их хүүхдүүд хүсэж штэ тий ер нь гэс хурдан оюутан болоод ингээ бие даах гэсэн ч юм уу тий гэс ажилтаа болоод ингээд санхүүгийн хувьд ингээд гоёлох гэсэн тэр гэл. Тэгэхээр чиний хувьд одоо шийдвэл яг ингээд юм насан турсан хүн шиг амьдарч байгаа нууц нь юу вэ? Нууц нь би ихэд бол хүм боломж байдаг. Энэ ямар нэг ажил хийхэд энэ туршаад үзэхэд боломж байдаг. Зөвхөн хүмүүс зориулж чаддаг юм шиг санагддаг. Би болохоор зориулж чадсан. Окей, энэ угаасаа хэцүү. Бүхтэл хэцүү байдаг. Угаасаа бүхтэл анхандаа хэцүү байдаг. Сурна би гэж тэгээд за үзье. Отолж чадна. Явандаа болно гэдэг үгнээс. Ер нь л тэгээд 18 настайдаа ингээд сураад эхэлчихвэл би ирээдүйд илүү амжилттай ажиллаж илүү их зүйлийг мэдээж бус хүмүүс илүү их тусалж чадна гэж боддог. Би ер нь бусдыг туслахад амар бусад хүмүүс туслахыг амар хүсдэг учраас энэ ажлыг илүү сонгож идэг. Сайн дурын ажил хийж байгаад тэгээ одоо үндсэн ажилтнаар орж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хугацаанд жишээлбэл чи ямар ур чадваруудыг өөртөө сурж авсан байна те. Эсвэл заавал нэг актер ур чадварсаад байх юм байхгүй зүгээр ер нь ингээ юу ойлгож мэдчихээн те. Ажил хийн, сайн дурын ажил хийн энэ төргээд ер нь нэг юм хийхэр хүн өөртөө нэг юм шингээж авдаг шүү дээ. Хүссэн хүсээгүй эргээд харахад тэр чиний хувьд тэр нь ер нь юу байсан бэ те? Сайн дурын ажлууд би ер нь олон газар хийж утсан. Гэхдээ нэг дурдаад явуулар нь дуусахгүй хаа. Зүгээр биш өөр өөртөө авсан зүйлсүүдийг хэлэхэд юу байсан бэ? Бусдыг илүү олон өнцгөөс харж сурсан. Ийм хүн байдаг. За энэ хүн нэг иймэрхүү зан характертай юм байна. Тэнгүүд энэ хүн уурлах үед нэг юм байд юм байна гэдгийг ойлгоод хүн өөр байдаг зан характер нь өөр байдаг би өөрөө мэднэ. Тэнгүүд тэр болгон дээр би ямар байхаа гингүүд тухайн үед ууртай үнтэй ярилцах гэсэн юм байна. Ер нь ямар ч ааштай ямар ч ууртай хүн уурсан үед яг ярилцах ёсгүй. Тэнгүүд бусад хүмүүсийг ингээд юм ярьж хат ингээд чимээгөө сонсож бас сурах хэрэгтэй юм байна. Тухайн хүнээс сонсоод тэгээ дараад нь сонссныхоо үед нь би бас юу гэж хариулах вэ бодох биш. Зүгээр л тэр хүнийг яриаг нь амар сайн сонсож жагаад нэг зөв оновчтой хариулт хүн амар чухал. Би бас ойлгосон. Ер нь олон талт зүйлийг айгүй ойлгох хичээсэн. Бас сонсвол илүү амар юм шиг санагддаг. Тэгээд хүн юм хийж чадахгүй байж болно. Би бас ер нь их амар өмнө ер нь хийж чаддаггүй байсан. Зүгээр л өөртөө эхлээд хийж чадахгүй л өөртөө эхлээд ярилцах хэрэгтэй. Өөртөө ажиллах хэрэгтэй. Тэгдэж хийж сурах гэхээс өөртөө ажиллаагүй өөрийгөө ойлгоогүй хүн 1000 юм хийх гээд үзээд тухайн хүн өөрийнх нь болдоггүй. Өөртөө ажиллаа за энийг илүү өөртөө ингэ шингээвэл яад юм бол. За энийг энэ талаас нь бодвол арай юу гэсэн үг юм бол гэдэг ч юм уу. Би ингээд зарим нэг асуудал гарвал нэг талаас нь огт хардаггүй. Харахыг хүсдэг. Амар олон талаас нь бодохыг хүсдэг. За энэ асуудлыг би ингэж одоо энэ талаас ингэж бодож байгаа бол за тэр хүн ч юм уу одоо юу гэж бодох байсан бол хэрвээ ийм зүйл болсон бол арай өөрөөр бас арай өөр хугацаанд ийм зүйл болсон бол бас юу гэж бодох байсан бол гэж боддог гэдэг ч юм уу. Олон талт зүйлийг би суралцсан гэдгээр амар бахархдаг. За одоо Фрейд руу бас яриагаа чиглүүлээ тийм. Ер нь чиний хувьд жишээлх юм бол 18 настай хүүхдийн хувьд энэ тэгшэрх бахархлын өдрүүд гэдгийг яагаад бид нэг ингээс те та нар ч юм уу бид нар ч юм уу мэдгүй хэдүүлээ ингээ хийгээд байгаа юм бэ тийм. Энэ ер нь яг ямар учиртай эсвэл зүгээр чиний өнцгөөс яг хувь хүнийхээ зүгээс чи яг яагаад энд оролцож байгаа юм? Гэвэл юу гэж хариулах вэ? Юм байна. Юу гэж хариулахыг бол Фрейд гэдэг бол энэ бол LGBTQ олонних бол мөн энэ бол тэгшэрхийн төлөө зүйл LGBTQ бол орхигдсон цөөнхийн бүлэг гэж үздэг. Тэнгүүд бусад олон бас цөөнхийн бүлгүүд байгаа. LGBTQ хүн ч гэсэн татвар төлдөг, нийгэмд амьдардаг, LGBTQ хүн ч сурдаг, хүүхэд байсан, LGBTQ хүүхэд байдаг, том хүн ч байдаг, хөгшин ч хүн байдаг. Бид амар олон талт бид төрөл бүрийн ажилладаг нэгсэн ялгаатай. Гэхдээ илүү өөрийнхөө амьдрахыг хүсэж байгаа бид нар. Одоо чиний хувьд тий.
миний хувьд болохоор би илүү одоо өөрийнхөө нийгэмд илүү одоо транс олон нийтийн хувьд би тэгшэр бахархлын өдрөд оролцдог. Наатигийн бусад транс охтууд юм уу, non binary хүмүүс, транс эрэгтэйчүүд маань, гендер queer хүмүүс маань илүү аюулгүй байгаас, илүү өөрийнхөө байгаас сургуультай болтгоо юм болгоомжтой, дурсамжтай төгсөөсэй гэдэг ч юм уу. Хэрвээ ингээд эрэгтэй бахархлын өдөр хүн болгон мэддэг, хүн болгон ойлгодог болтвол ялгарлан гадуурхны хэмээр байхгүй, ер нь багасан юм санагдсан. Тэнгүүт нэгнийгаа бид нар хайрлаад хүндэлдэг болчвол илүү амар. Одоо би жишээ нь амар ахлан дээр нь хэцүү хүн байсан байгаа даа шүү дээ, дунд ангидаа ч гэсэн. Тэнгүүт бус хүмүүс ойлгодог, тэнгүүт бус хүмүүс ойлгож байна гэдэг чинь тэдний хүүхдүүд ойлгож байна гэсэн үг. Ерхэд бол хүүхдүүд гэсэн гэр бүл хаа тусгал яадаг учраас илүү тэр хүүхдүүд нь ойлгохоор бус нөгөө нэг LGBT хүмүүстүүдийг дээрлэхгүй окей. Бид нартай ижлэн хүмүүс эдгээр байдаг. Ялгаагүй тэд өөрөөрөө байх нь зөв гэж боддог ч юм уу. Тийм байхыг хүсдэг. Ер нь тэгш нийгмийн төлөө ерөнхийдөө бол энэ бишэндээ харж ирсэн би хин нэгний сайн найз, би хин нэгний хайртай хүн гэдэг ч юм уу. Ерөнхийдөө бол бид нар хин нэгний гэр бүл, бид нар хин нэгний сайн найз, хайртай хүн. Илүү бид нартай зүгээр юм тэгш байгаа ч гэдэг үгнээс л тэгш ирэх бахархлын өдрүүд гэдэг. Бид нар өөрөөсөө ингээд юм бүтэн жилийн турш ингээд баяр болгоноор бид нар амирх юм зовдөг хгүй. Би одоо жишээ нь цагаан сар шинэ жилийн баяр гэдэг ч юм уу. Гэр бүлийнх амир байгаа тахгүй. Хамаасан цаданд очивол гадар хуудны дүүтээс ганцаараа байдаг. Ил амир жоох юм эвгүй байдаг. Тэгэл окей гэл. Тэнгүү сайхнаас бид нар ингээ хоорондоо цагаан сар л өөрөөсөө цагаан сар ээжээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү бол илүү нэгддэхэд болсон. Тийм учраас баяр болгоныг ингээ бүтэн ингээл ийм олон хэцүү жилүүд ийм их гадуурхалт ингээл хүн болгон LGBT хүн болгон тулж байгаа учраас за окей одоо нэг 7 хоног ч юм уу 10 хэдэн хоног ч болтгоо ингээ бид нар өөрийнхөө бай одоо эдрийг давж чадж байгаа өөрөөрөө бахархъя гэдэг үгнээс энэ өдрөг байдаг гэж боддог би. Би одоо ингээл за одоо pride одоо өөрөөрөө бахархан бүтэн жил одоо би гүрийсэн сайхан ингээ төгслөө амжилттай төгслөө. Би амар амжилттай төгсөөд би тайсан дээр шагналаад бас төгссөн. Тэнгүүт нээлттэй бас өөрийнхөө юм солиосон нэрээрээ дуудуулаад амар олон сурагч юм маань юм цөөхөн сурагч гардаг тайцахгүй тэр чинь. Амар олон хүүхдээ манайх. Нэг 12 төгсөхдөө 7 бүлэг төгссөн. Нэг ангидаа 30 гаруй хүүхдээ гэдэнгүүт амар олон хүүхдсүг. Тэгвэл юм цөөх хүүхдүүд дуудангууд би ингээл гарч ирэл. Би амар стил юм амар юм загварлаг өсгөөтэй юм амарсан хүн шүү дээ. Шагналаад буухад бол гоёсэн. Тэр бол миний нэр хамгийн гоё юмжсэн. Өөрөөрөө бас бахархсан шүү дээ. Өөрөөрөө бахархал. Гэтэ тэр тайзуур гарах айдастай байсан. Яг тэр шиг л юм айдсгүй байх илүү үздэг юм уу? Юм fight гэдэг нь илүү бусдад ингээд хүн ялгаатай байдаг. Тэр хүлээн зөвшөөрөөд ойлгох нь илүү зөв юм шүү гэдэг юм уу? Юмыг олон талаас нь харж үзээч гэдэг. Одоо хүүхдүүдийн хувьд жишээлх юм бол өвөл битээ ингээд come out хийх боيو тэг өөрийгөө ингээд нөгөө нэг би ийм одоо хүн шүү гэдгийг илчлээрээ битээ тэгэрээ гэдэг тийм нөгөө хиллэг шиг юм гарсан байдаг гэсэн тэгвэл шууд гэрээсээ хүүхднэгээд тэг чи одоо жишээлх юм бол насан турсан хүмүүстэй хандаж юу гэж хэлмээр байна тэг одоо хүүхдэнтэй LGBT байж болно эсвэл биш байж болно тэг ер нь ингээд томчуудын зүгээс ирэх хүүхд ер нь одоо үеийн хүнийхээс ирэхээс илүү ингээд жинтэй даацтай ингээд хүн тусгаалаа гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр хандаа чи ер нь юу хэлмээр. Тийм. Томчуудын үг бол амар даацтай тусдаг. Учир нь яагаад томчуудын үг даацтай тусдаг юм бол тэр хүнээс бид нар байнга үлгэрлдэг, жишээ авдаг, хүндэлдэг тэр хүнийг хэдий ингээд гэр бүлтэйгээ яштэй ч юм уу зарим хүмүүс ингээд маргаалтдаг, зөрчилдөг байсан ч гэсэн тэрнээс үлгэрлээ жишээ аваад хүндэлдэг дотроо юм жоохон ч гэсэн багын хүндлэл байдаг. Тэнгүүт ингээд одоо нэг юм хүндэл гээд нэг юм хан байгаа даа штэ. Тэнгүүд тэр хүн өгүйсгээд окей чи ийм тийм байна. Ингэж болохгүй тэгэж болохгүй гэд өөрийг нь өгөөсөд эхлэнгүүд хүмүүс ингээ айж эхэлдэг. Гэртээ тухгүй байж эхэлдэг гэдэг юм уу. Томчууд гэдэг бол ерөнхийдөө бол тусгал бидний гол харж авдаг зүйл. Тэнгүүд тэр хүмүүс маань дэмжихгүй ойлгохгүй байл. Би хийсэн ч нөгөө манай ээж намайг дэмжсэн учраас би амар өөртөө итгэлтэйдэг. Тэр шиг хэрвээ гэр бүлийнх нь хүн дэмжихгүй амар юу байвал амар хүн өөртөө итгэлгүй айдастай байдаг, нийгмээсээ ч айдаг, өөрийгөө тусгаарладаг болдог. Харин гэр бүл нь илүү дэмжүүл, сайн найз нь илүү гэр бүл нь илүү амар дэмжүүл тэр хүүхдээ амар итгэлтэй би хийж чадна.
би come out одоо олон хүнд хийж чадна, би нээлттэй амьдрч чадна гэдгээрээ гэж хэлвэдэг. Гэр бүлийн хүмүүст зөвлөх гэвэл өөрөөсөө илүү настай хүмүүс зөвлөх нь хүүхдээ таахлаа ярилцаж үзээрэй. Хүүхдээ ойлгох гэж үзээрэй. Олон талаас нь харж үзээрэй. Бас заавал хүүхдийнхаа хинч баримтаа ч юм уу хүүсийн баримтаан дээр нь биш. Ер нь хүүхд учраас нь өөрийнх нь хүүхд учраас хүмүүс хайрладаг болохоос эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм уу хин нэг хайрладгаар нь ч юм уу харилцаас нь өөр нэг эрэгтэй хүнийг харилцаас нь болоод ч юм уу харилцаагүй шүү дээ эцэг хэрэг чинь. Тийм учраас хүүхдээ илүү миний хүүхэд гэсэн өнцгөөс харж үзээсэй. Миний хүүхэд ч миний нандин хүн шүү. Би багаас нь яаж цэглөө. Бус хүмүүс хэр халдаахгүй бол би бас хайрлах хэрэгтэй гэдэг ч юм уу. Ямар ч байсан ойлгож хүндэлж авах хэрэгтэй гэдэг үгнээс нь хараад үзээсэй зөвлөхөр. Чи өөрөө ээж аав тандаж үг хэлээж юу гэж хэлмээр вэ? Тийм. Ээж аавтаа нэг холбоотой байдаггүй ч гэсэн би бол аав маань надад их амар туртай гэж хэлсэн. Аавын талах маань ер нь над дургу. Ойстой тийм юу байдیں۔ гэж хэлдэг. Тэнгүүд. Аавын гэр бүлийн хаанд аавд хэлвэл окей зүгээр та нар надад тийм ааш гаргадаг гэсэн ч зүгээр. Ихтэй бол би та нарыг уучсан. Бүх юмар тоцорсон. Битээ санаа зов. Зүгээр л бүх зүйл энгийн байгаа чигээр амар үзэсгэлэнтэй. Та нарт зүгээр юм хайртай шүү. Би ерөн бүхнийг уучлсан. Та зовлтгоо. Тэгэл энэ чигээр би өөрөө бие дагаа авчиж чадна гэж хэлсэн дээ. За одоо юуны ирээдүйн план юу вэ? Төлөвлөгөө юу вэ? Одоо эндээ ажиллаж байгаа дараа нь яамаар юм? Сурах уу? Одоо дахиад эсвэл өөр байгууллага ажиллах уу? Эндээ захирал болох юм уу? Яамаар байна вэ? Би одоо энэчнээ ажиллаж аягүй туршлагатай. Ер нь хүмүүс ер нь туслахаар юм уур чадвартай болчоод. Яг юм уу бодож байна. Гатгшаа явж сурж үзт юм уу? Би л өөрийгөө хөгжүүлэх хүсэж байна хаад өөр улсын жишээ ямар байдیں۔ Европын улсад LGBT хүний эрхийн талаар жишээ ямар байдیں۔ Орчин ямар байдیں гэдэг ч юм уу. Тэр талаас судлаад илүү одоо хүний эрх чиглэлэр ч юм уу мэрэгшээд ирээ гэж бодсон. Тийм нэмдэг нь ирээдүйн план бол ер нь тийм би илүү суралцах хүсэж байгаа. Тийм бакалавр, магистр гэдэг ч юм уу. Тийм зүйлийг илүү дүүргээд Монголдо ирэхдээ бус хүмүүст илүү их нөлөөлөөд LGBT олон нийтэд илүү их ойлголттой болгож тэгш нийгмийн бүтээхийн төлөө ажиллана гэж боддог. За окей. Подкаста тусгая. За тэгэхээр сонсогчдоо Октийн подкастын ээлж дугаар өндөрлж байна. Тэгээд энэ дугаартаа болохоор бид нэр асуурыг гэдэг охинтой ярилцлаа. Тэгээд асуурын амьдралын талаар бид нараас бүгдээрээ сайхан чих тавиад өргөн дурлаа сонслоо. Тэгээд ер нь сэтгэл зүйн хувьд ингээд тэгээ яаж ер нь хүчтэй байх вэ? Яаж ер нь ингээд бас өөрийгөө бүр сэтгэл санаагаар унахгүйгээр сайхан амьдрах вэ гэдэг нөө хав асуурыг бид нарт ярьж өглөө гэж бодож байна. Тэгээд подкастт оролцоод нөгөө бас өөрийнхөө талаар ярьж өгсөн асуурыг маш их баярлалаа. За урьд ярилцсан баярлалаа. За энэ хүртэл сонссон байх юм бол тэгээ бас өөрт чинь баяр хүргье. Баярлалаа. За баяртай. Баяртай.